сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа бид нар ажлын байран дээрх стрессийн тухай ярихаар бэлтгэлээ. За би чамаас шууд асуучих. Чи ажил дээр стресс тэрэ юу хийдэг вэ? За эсвэл чамд ямар шин сэмгүүд илэрдэг вэ? Яаж стрессж байгаа мэддэг вэ? Ажил дээр баг зэрэг юм сөрөг мэдрэмжүүд төрөөд эхлэгч байд юм уу? Эсвэл би юмыг баг зэрэг хоошлуулах гад эхлэхээр ер нь өөрийгөө жоох стресстэй байна гэж мэддэг. Таны хувьд жишээлбэл би стресс тэрэ амар ууртай болдог. Уурлаад байдаг. Тэгээд янз бүрийн мэддэг, идэх дуршилын мэддэг. Тэгээд бас юмыг хойшлуулах юмсан гэдэг юм нас зайлсхийгээд идэг. Цухтаагаад идэх юм тий. За тэгвэл ажлын байрны стресс гэж яг юу гэсэн тодорхойлолт байдаг вэ? Ажлын байрны стресс гэдэг нь ер нь ажил дээр одоо ажлын ачаалал, тэгээд давчин хугацаа гэдэг ч юм уу тэр бүгд зүйлс манд бидний ур чадварыг сорьсон үед бид нэр түүнд үзүүлж байгаа хариу үйлдэлийг манд хэлж байна гэсэн үг. За одоо чинь давчин хугацаа ажлын ачаалал хинийний харилцаа гэдэг ч юм уу миний одоо давж чадах тэр хэмжээнд байгаа зүйлс рүү одоо давж чадхааргүй тэр зүйлс рүү очихороо би тэнд ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдэг манд би хэр стрессж байна гэдгийг харуулж байна гэсэн. Тэгээ ер нь бол нөгөө сүүлийн 20 жилийн хугацаанд болохоор энэ ажлын байрны стрессийг судалсан нэлээд олон судалгаа хийгдсэн байна л да. Тэгээд энэ хийгдэж байгаа судалгаануудыг нь ерөнхийдөө голлох үр дүнгуудыг ингээд ажиглаад үзэхээр ажлын байрны стресс дан ганц ер нь бол ийм бие махбодын шинж тэмдгээр илэрдэг зүйл бол биш юм байна. Энэ цаашдаа хүнийг сэтгэл зүйн асуудлууд руу ер нь бол ингээд түлхэж өгч идэм байна гэдэгтэй холбоотой үр дүнгууд бол нэлээд их гарсан. Жишээлбэл нойргуудах, сэтгэл гутралд өртөх, сэтгэл төгшөөрт өртөх. За тэгээ бие махбодын зарим нэг өвчлөлүүд гэдэг ч юм уу те. За тэгээ чихрийн шижин гэх мэтчлэн гэр нь бол юм голлох өвчин ингэхгүйдэг бас дуртаж өгсөн байгаа гэдэг. Гэтэл яг энэ одоо бидний өдөр тутмын амьдрал дээр байдаг стресс, ажлын стресс хоёр хоорондоо ер нь ялгаатай та юу гэж бодож байна? Тусдаа эсвэл юм стресс байдаг юм уу? Эсвэл бол нэг л төрлийн стресс байгаад байт юм уу? Ер нь бол ерөөдөө төстэй л ах яг үзүүлж хариу үйлдэлтэй. Гэхдээ яг ажлын стресс нь яг ажил дээр стресстэй. Тэгээд ажлаасаа хараад гэртээ очихоор яг тэр тал дээр нэг стресстэй байдгүй. Бахан бол тэрийг ажлын стресс байж болно. Гэхдээ бас яг тэгж бодохоор бас биш юм шиг тий. Бид нэр ажил дээрээ одоо мэдэрсэн стрессээ бид нэр гэр бүлдээ ч юм уу өөрийн хувийн амьдралдаа бас хариу гаргах гад байж болох юм тий. Тэгэхээр ер нь бол нийтдээ л миний сэтгэл зүйн эрүүл мэндэд үзүүлж байгаа юм дарамт гэж ойлгож байна. Түрүүн ярьлаа штэ бие махбодын шинж тэмдгүүд. За ямар шинж тэмдгүүд байж болох вэ гэхээр одоо бид нэр толгоо өвддөг ч юм уу тий. Ходоод хямардаг, тий хоошин гэхэ болдог. За эсвэл хүзөө хөшдөг, гар хөл хөлөрдөг гэдэг ч юм уу. Гэх мэтчлийн янз бүрийн шинж тэмдгүүд байж болно тий. Арьс хуурай хашдаг ч юм уу тий. Хураас эмзэг шиг ч юм уу. Тэр бүх зүйл маань юунаас үүдэлтэй вэ гэхээр бидний тарих болохоор альва юм аюултай, эрсдэлтэй, юм хэцүү зүйлтэй тулгархаараа биднэрт юм бие махбодыг маань бэлэн байдалд оруулж идэг буюу стрессийн хариу үйлдэлүүдийг үзүүлэх тэм горимруу шилжиж идэг юм л да. Тэр нь автоматар зохицуулагддаг. За одоо ямар нэгэн аюултай зүйл тохиоллоо би одоо цухтах уу эсвэл би тулалтах уу гэдэг ч юм эсвэл би өөрийгөө хамгаалаад хөдөлгөөнгөө зогсох уу гэдэг ч юм. Тэр бүх зүйлс нь даавраар зохицуулагдаад бидний бие махбодод мессеж өгч идэг. Тархинаас. За тэгэнгүүт бие махбод маань шинжлэнгүүдийг гаргаж идэг тий. Одоо булчин зангирах, ам хатах, зүрх дэлсэх, амьсгаа давчдах тий. Тэр бүгдээс үүдэлтэй юм шинж тэмдгүүд илэрж байна. За тэгэнгүүт стресс гэдэг маань зөвхөн сэтгэл зүйн асуудал биш байна. Тэгээ бие махбод руу шууд илэрж идэг. Тэгээд бас явандаа бие махбодын өвчлөл үүсгэх магадaltaй тийм асуудлууд болоод тийм. Тэгэнгүүт энийг бид нэр зохицуулах боломжтой гэж үзээд байгаа. Одоо тэр хариу урал үзүүлээд байна штэ. Гээд цухтах гад эсвэл ингэж тултах гад бие махбод маань бэлэн байдалд ороод байна. Тэрийг янз бүрийн байдлаар зохицуулах боломжтой. Гэхдээ хамгийн эхлээд яг юу стресстүүлж байна гэдгийг олох нь зүйтэй байх тий. Тэгэхээр ер нь бол ажлын байран дээр хэм түгээмэл стресс үүсгэгчүүд юу ажиллах вэ? Ажлын ачаал байж болж байна.
Тэгээд байгууллага талаас ч тэр удирдлага талаас ч тэр өсө дэмжлэггүй байдал өсөж өгчих боломж байхгүй байх байдал ч гэдэм үү. За тэгээ мэдээж нөгөө одоо бидний өмнөх дугаарууд дээр нэлээдгүй ярьдагчлан ажлын амьдралын тэнцвэр алдагдах, ажлын цаг дуусчаад байсан ч гэсэндээ ажиллаа хийсээр л байх гэдэг ч юм уу. Эднэр бол их яг одоо голлох шалтгаанууд байж болно. Тэнгуү түрүүн таны ярьж байгаа нөгөө стресс үзүүлдэг хариултал төр чинь цухтах, за хөшөх, тулалдах, тэгээд аялдах гэдэг ингээ хариултууд байдаг шүү дээ. Энэ дөрвөн төрлийн хариу үйлдэл ажлын байранд дах стресс дээр жишээлбэл яаж илэрч болох вэ гэхээр одоо та стресст хэрвээ цухтах төрлийн хариу үйлдэл үзүүлдэг бол тухайн ажлыг ингээ хойшлуулад идэг. Ажлаа стрессээсээ болоод хийх ёстой гэдэг мэдж байгаа хэрнээ хойшлуулаад шатлыг гэдэг. За хугацаа нэрэ болоог байгаа юм би ч гэдэг юм эсвэл энийг хийхэд нэг ийм дутуу байгаа юм чинь гэх мэтчлэн жижиг шалтгаар тэр ажлыг хойшлуулад байгаа. Зарим тохиолдолд та тулалдах хариу үйлдэл хэрэг үзүүлэх юм бол яаж ч уурлаж стрессжсэн, яаж ч одоо толгойч өвдөж одоо мөрчөө хүсчихсэн ч гэсэндээ та ямар нэг аргаар тэрийг ингээд махарч сууж агаад хийгээд дуусгах байдаг ч юм уу. За тэгэнгүүт хэрвээ хүших хариу үйлдэлийг үзүүлдэг байвал магадгүй ажлын байран дээр стресс тэрээ юуг яаж хийхээ мэдхэ болчдөг. За тэгээд одоо юу гэдэг чи ер нь л ингээ хийдэг чадваруудаа ингээ хийдэл олж чадхаа байлгч гэдэг юм байна. Өмнө хийдэг байсан тагаа яг ижил ажлыг хийж чадхаа болгоч гэдэг юм уу. За харин одоо ингээ аялдж байгаа тохиолдолд та тэрнийг их цаг зарцуулахгүйгээр тэгтээ ингээ нэг юм хүн рүү шилжүүлэх байдлаар за тэгээд бусдын үзэл бодолд хит их автсан байдлаар одоо өөрөө яаж хийх хүсэж байгаа гэдэг арга хэлбэрээ мэдчихэдэг. Гэхдээ тэрийг өөрөөсөө зайлуулахын тулд ч гэдэг юм уу юу гэж бодож байна. IC-ийг дагаад хийх гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар та ажлын байрны стресст бол хариу үйлдэл үзүүлэх боломжтой байт юм байна. За тэгэнгүүт стресс үзүүл одоо ажлын стрессийг үүсгэж байгаа зүйл зөвхөн хувь хүнээс шалтгаална гэд бодохоор бас үгүй. Тэр нэг юм байгууллагаас шалтгаалж байгаа хүчин зүйлүүд гэдэг ч юм уу. Нөгөө талдаа хувь хүний өөрөөс нь шалтгаалдаг жишээлбэл юм хит төгсгийг хийж гүйцэтгэхийг хүсдэг ч юм уу. Эсвэл тухайн хүн өөрийнх нь цагийн менежмент нь бие хүний онцлогоос нь шалтгаалдаг ч юм уу. Нөгөө талдаа байгууллагаас жишээлбэл энэ юу байж болох вэ гэхээр яг өөрийнх нь ур чадвар хийгээд зарцуулж байгаа хүчин чармаалтанд тохирсон цалин өгөхгүй баг. За тэгээд яг түрүүн ярьжсэн нөгөө давчин хугацаа ажлын хийдийг ачаалалч гэдэг юм уу. За тэгээд байгууллагын соёл гэдэг ч юм те цаашлаад энэ мэдлэггээр бас харилцаа холбооч гэдэг юм уу тодорхойгүй байдал за шийдвэр гаргалт удаан байх гэх мэтлэнгээр байгууллагаас шалтгаалсан ийм хүчин зүйлүүд бас байж болдог байна. Тэгвэл бид нэр стресс жага мэдж जैन те стресстэй даага гэл заримдаа гүрийгээл тоохгүй өнгөрөө яваад байна. За ингэж тоохгүй эсвэл гүрийгээд явж байгаа маань явандаа ямар хор нөлөө үзүүлж болох вэ? За энэ дээр болохоор судлаад үзсэн чинь 2019 онд Австралийн нэг судалгааны байгууллагаас хийсэн ажлын байрны стрессээс үүдэж болшгүй асуудлууд гэдэг судалгаа хийсэн байна. Тэн дээр хамгийн ихний одоо жагсаалтын хамгийн ихэнд юу бичигдсэн мэсэн гэхээр зүрх судасны өвчин. Байнга одоо ажлын ачаалттай сэтгэл зүйн өндөр ийм дарамттай шахалттай ч юм уу тийм тохиолдолд ажиллаж байгаа тохиолдолд нөгөө зүрх маш их хүчтэй дэлсдэг. Тэгээ энэ урт хугацаанд хүнийг зүрх судасны өвчнөд болоход нөлөөлдөг. Зарим нэг зүрх судасны эргэтэн тогтолцоонд байдаг эргэтнүүдийг жижиг булчингуудыг ажиллагаагүй болгох эрсдэлтэй гэж дурдсан байсан хамгийн нэгдүгээр. Үүний дараагаар яс булчин тогтолцооны эмгэгүүд буюу ерөнхийдөө ажлын байран дээр бид нэр маш их стресстэй байгаад эхлэхээр нуруу өвдөж эхэлдэг. За тэгээд хуян хөөрж эхэлдэг те. Үүнтэй холбоотойгоор нуруу болон дээд хүчтэй одоо эмгэгүүдэд аажмаар одоо түлхэж идэг байна. Тэгэхээр юу гэдэг чинь одоо нэг л өдөр стресстэй ч юм уу эсвэл нэг л 7 хоног та ажлын өндөр ачаалттай өндөр стресстэй байлаа гэд эдгээр эмгэгүүд өртөхгүй ч гэсэндээ урт хугацаанд та ажлын байрны стрессийг зөв зохицуулж чадахгүй явсаар л байх юм бол за зүрх судасны өвчин, булчин тогтолцооны асуудлууд за дээрэс нь нэмээд сэтгэл зүйн бусад асуудлууд хүрэж явах шаардлага одоо хүрэж явах магадaltaй гэсэн үг хань. Жишээлх юм бол ажлаас хашрах хам шинж чинь өөрөө ажлын байран дээр зохицуулагдаагүй архаг стрессээс үүдэлтэй. Гэтэл энэ нь ажлын байрны стресс, ажлаас хашрах хам шинж гэж яригдж байгаа ч гэсэн түүний цаана юу нүүдэж болох вэ гэхээр сэтгэл готрол, сэтгэл түгшүүр. За тэгээд одоо юу гэдэг чинь PTSD гэж нөгөө одоо манай монголчуудын мэддгээр гэмтлийн дараах стресс юм гэдэг ч юм уу. Эдгээр сэтгэл зүйн асуудлууд, сэтгэл зүйн эмгэгүүд бол үүсэх магадaltaй. За үүний дараагаар ажлын байрны ямар нэг төрлийн гэмтэл. Энэ юу гэсэн үг гэхээр
ажил дээрээ маш их стресстэй байгаа хүний анхаарал нь маш суларсан байт юм байна л да. Тэгэхээр анхаарал суларсан байгаа тохиолдолд магадгүй нөгөө онцгой нөхцөлд ажилдаг уулуурхан ажилтнууд, за цэрэг цагтаа магадгүй гал унтраах, гал сүнөөгчд ч гэдэг юм уу, ийм хүмүүс маань ажлын байрны гэмтэлд өртөх магадлал маш их байдаг. Яагаад тэгэхээр стресстэйж яваад анхаарал нь өөр зүйлд төвлөрсөн байдаг. Гэтэл нөгөө тухайн хүний ажил мэргэжил чинь анхааралтай байхыг тэ эрсдэлгүй байхыг шаарддаг байтал үүнтэй холбоотойгоор бид нэр өөрсдөө бие махбодын хувьд хүртэл эрсдэх одоо магадлалыг өндөрсгөж өгдөг байна. За тэгэнгүүт ингээд харахаар стресс бол нэлийн сөрөг юм шиг бас санагдчихж магадгүй. Гэтэл ажлын байрны стресс юу эерэг байх боломжтой юу? Тэр эргээр одоо гаргах ч гэдэг юм уу, зохицуулах, ашиглах боломжтой гэдэг юм л үү? Тийм. Мэдээж стрессийг бид нар амар сөрөг талаас нь ярьлаа. Гэхдээ стресс байхгүй бол бид нар ер нь бол амьд үлдэхгүй. Стресс бид нарт хэрэгтэй амьд үлдэхэд. Буюу тэр бид нарыг амьд үлдэхэд хэрэг болоод байгаа ажиллаа хийхэд бүтээмжийг маань тодорхой хэмжээнд нэмэгдүүлээд байгаа стрессийг эерэг стресс гэж нэрлэдэг. За тэгээд стресс яг зохих төвшөнд байж бидний оргил гүйцэтгэл явуудаг. За ямар ч хэцийн хугацаагүй ямар нэгэн шаардлага дүрм журм хяналттай удирдлага байхгүй бол бидний ажил бол маш юм назгаа ийм гүйцэтгэл сайн байхгүй юм. Тэгэхээр стресс бол байнга одоо сөрөг биш. Бидэрт хэрэгтэй. Гол нь бид энийг хэтрүүлэхгүй хэмжээнд нь байлгаад зүг ашиглах хэрэгтэй юм байна тийм. Зарим тохиолдолд бас стресс гэрээ бидний ажлыг хурдан хийчихдэг шүү дээ. Хийхгүй удаал хаашлаадсан ажлуудаа заримдаа хийчихэд идэг нь бас стресс тодорхой хэмжээнд байвал бидний бүтээмжийн гэсэн бидний хөдөлгөөх хүч болж байна. Тэгвэл эерэг стрессийг бол яг хүн ингээд одоо бүтээмж ч юм уу гүйцэтгэлээр эерэг талаар нь ашиглаж болж байна те. Тэнгүүд яг ажлын байран дээр ингээд өндөр стрессийг өдөр тутамдаа мэдэрдэг ч юм уу магадгүй маш их стресстэй одоо ажилдаг ажил мэргэжлүүд байж болно шүү дээ. Тийм тохиолдолд яг энэ ажлын стрессийг яаж одоо зүгээр зохицуулах хэрэгтэй байт юм бол. Ер нь стрессийг зохицуулах аргууд бол янз бүрийн аргууд байна. Тэг хүн болгоны амьдралын хэмжээг сонирхлоос шалгаад өөрсдөө тохирсон аргыг сонгож хэрэгжүүлэхин зүйтэй. Гол нь тогтмол. За тэгээд гэхдээ ер нь судалгаагаар хамгийн үр дүнтэй стрессийг богино хугацаанд бууруулдаг зүйл бол бие махбодын дасгал гэдэг. Нэгдүгээрт. За хоёрдугаарт тайвшруулах арга техникүүд буюу бясалгал, амьсгалын дасгал, йог, одоо булчин судлах сонголтын дасгал гэдэг ч юм уу. Тайвшруулах, эсвэл төсөөлөн бодох дасгалууд гэдэг ч юм. За гуравдугаар болохоор эрүүл зөв нийгмийн харилцаа буюу хин нэгэн итгэл даах ойрцны үнтэйгээ ярилцаж. Тэгснээрээ нөгөө стрессээ тайлах. Энэ бол энэ гурав бол хамгийн шалгарсан арга. Гэхдээ хүн болгон өөрсдийнхөө сонирхол, амьдралын маягтай тохируулж тэрийг олоод гол нь тогтмол тэрийг хөвшүүлэх юм зүйтэй. За хувь хүмүүс бол тэг өөртөө тохирсон арга хэрэгжүүлж болох нь байгууллагын хувьд тэг удирдах ажлын хувьд ажлуудынхаа стрессийг бууруулж зохицуулахын тулд ямар аргуудыг байгууллагатай хэрэгжүүлж болохоор. Мэдээж маш олон одоо engagement-ийн хөтөлбөр, ING гэдэг юм уу зүйлүүд бол байдаг бах. Гэхдээ түүнээсээ өмнө хамгийн түрүүнд юу хийх ёстой гэдэг юм шиг санагддаг вэ гэхээр миний бодлоор бол байгууллагын удирдах ажилтнууд, менежерийн түвшний ажилтнууд ажлын байранд дах сэтгэл зүйн асуудлуудын тухай маш сайн мэддэг л байх хэрэгтэй. Тэрийг таньж ойлгодог байх хэрэгтэй. Шинж тэмдгүүдийг нь мэдээд энэ маань нэг ингэж байгаа юм шиг байна. Энэ ойрт нэг сэтгэл санаа иймэрхүү байгаа юм шиг байна гэдэг тэр мэдлэг мэдээлэл хийгээд нэг суралцах хүсэл нэгдүгээр байх хэрэгтэй баг. Тэгээд ажилтнуудтайгаа ярилцдаг байх нь бас маш чухал. Нөгөө ойлгож шүү, дэмжиж шүү, чи энэ хамт олонний нэг хэсэг шүү гэдгээ мэдрүүлэх хүднээс ярилцдаг байвал их зүгээр ах. За тэгээд мэдээж олон улсын туршлагаар бол одоо нөгөө бидний мэддэг Google, за тэгээд NASA гэх газрууд бол ажилтнаа зориулсан engagement-ийн хөтөлбөрийг боловсруулсан байдаг. За тэгээд стрессээ тайлах өрөөтэй байдаг ч юм уу. За тэгээд ажлынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал талархлын аян өдөрлгүүдийг зохион байгуулдаг гэдэг ч юм уу. Ийм туршлагууд бол байдаг. За тэгээд мөн биднээс өмнөх подкастныхаа дугаар дээр ярьжсэн нөгөө ажлын байран дээр хөгжүүлэх боломжийг нь олгооч. Хөгжүүлнэ гэдэг чинь ингээд назгаараад суухыг хэлэхгүй мэ. Тэр хүн чинь ажлынхаа стрессийг тайлаад бусадтай харилцаа холбоотой байж иж бүтээмж нь бас нэмэгдэн шүү. Тийм учраас нөгөө fun at work буюу ажлын байран дээр хөгжүүлэх, ад жаргалтай байх боломжийг нь олгож өгөх хэрэгтэй. За тэгээд үүнээс гадна тухайн ажлын байран дээр хил хязгаар тогтоож өгөх одоо хөл хязгаар тогтоож өгөхөд суралцаасай гэж би хүсэж байна. Яагаад тэгэхээр ажлын одоо стрессийг үүсгэж гол шалтгаануудын нэг нь яалтчгүй ажлын хитэх ачаалал тавч уух. За тэгэхээр ажлын байрны хил хязгаарыг тогтоож өгч чадах юм бол та эдгээрээс ч гэсэндээ бас сэргийлэх боломжтой байгаа. Тийм ээ.
Та бүр яг ингээд маргааш та ч юм уу энэ 7 хоногтаа ингээд шууд хэрэгжүүлж болох зүйл бол мэдээж дасгал хийх, хөдөлгөөн хийх цагийг ажил дээр бий болгож болохоор байна. За эсвэл юм тадлахлын аюун өрнүүлж болох юм байна. За өөр бас юу гэдэг чинь магадгүй те зарим байгууллагууд ийм бариач нарыг ажил дээр авчираад эсвэл ийм йог заадаг хүмүүсийн ажил дээр авчираад яаж нөгөө бие махбодын хувьд шинжлэнгүүдээ бууруулах вэ гэдгийг зааж өгöd гэдэг те. За эсвэл бас сэтгэл зүйн хувьд дэмжиж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулах юм уу сэтгэл зүйн сургалт зохион байгуулдаг бас тийм туршлагууд ажиллаж байна тийм. Тэгээ бас нэмэлтээр хэлэх юм бол нөгөө ихэнх байгууллагууд ажилтныхаа сайн сайхан байдалд нь анхаарсан хөтөлбөрүүдийг бас боловсруулдаг болж байгаа юм байна. Дотооддоо жишээлх юм бол дотоод ажилтнуудтай чиглэсэн сайн сайхан байдлын хөтөлбөр ч гэдэг юм уу. Одоо тэр нь дотроо одоо movie night те хамгийн ингенерлэг movie night байж болж юм. Захиа солилцох өдөр одоо өдөрлгүүд ч гэдэг юм энгийн байдлаар та одоо стрессээ бууруулах боломжтой шүү бас. Бас бодлого журмын хувьд гэсэн бас шийдвэрлэх боломжтой тий. Жишээлбэл одоо уяатан цаг бий болгох тий. Заанаас ажиллах хөтөлбөр санал болгох тий. Гэмтлийн за эсвэл нэлийн стресс төртүүд ажлаас хаших гэдэг хүмүүст зориулсан юм тэтгэмжүүд бас байж болох юм. Одоо цаардаа нэг өдөр тий цалинтай чөлөөтэй амраад ирдэг ч юм уу гэмтлийн. Тэгэхээр байгууллагын зүгээс дэмжиж өгөх нь бас ажилтныхаа сэтгэл зүйн хэмжээнд одоо анхаарч байгаа хамгийн том алхам бас болохоор хаа. За тэгээд өнөөдөр ажлын байранд дах сэтгэл зүйн эрүүл мэндийн тэр дотроо ажлын байранд дах стрессийн талаар бид нэр ярилцлаа. Тэгээд та бүхэнд хэрэгтэй мэдээллийг хүргэсэн байх гэдэгт найдаж байна. Тэгээд дараагийн подкастынхаа дугаар хүртэл баяртай. Баяртай.